За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр болохоор би та бүхэндээ ингээд Швейцарын боловсролын системийн талаар та бүхэндээ тайлбарлах гэсэн. Анх болохоор би одоо ингээд 16 таадаа 9 дугаар ангитай Швейцарт хурж ирж байсан. Тэгээд ерөнхийдөө Монголын тэр үедээ одоо 2006 оны 9 дугаар анги гэхээр бас Швейцарт хурж ирээд яг параллел 9 дугаар ангид орсон. Тэгэхээр ерөнхийдөө жоохон жил дарагдаж орж ирсэн гэсэн үг. Тэр үед 2006 онд болохоор Монголд сургуулийн одоо нөгөө 10 жилийн систем 11 жил 12 жил гэдэг ингээд солигдчихсэн үеигаа. Тэгээд тэр үед би ингээд Швейцарт хурж ирж байсан юм аа. Тэгээд тэрнээс хойш болохоор би элсэлтийн шалгалт байсан. Швейцарын Цюрих их сургуулийн. Тэгээд тэрнээс хойш болохоор Цюрих их сургууль дээр бакалавр, мастер, физикийн чиглэлээр төгсөөд тэгээ араас нь 2-3 жил ажилласан ийм туршлагатай юм байгаа. Тэгээ та бүхэндээ болохоор би одоо ерөнхийдөө Швейцарын сургуулийн системийн талаар танилцуулах гэсэн. Яг тэгэхээр ер нь сургуулийн систем надад маш их таалагддаг. Тэгээд ер нь маш их чанартай team системтэй учраас ер нь яаж явдаг одоо иймэрхүү ийм өндөр хөгжилтэй тэгээд ийм чанартай сургалтайгаар сургуулийн систем нь ямар байдалтайгаар явдаг талаар сонирхуулах гэсэн юм аа. За тэгээ би одоо ингэсэн байгаа. Эхлээд одоо Швейцар Bildungssystem гэдэг нь болохоор Швейцарын боловсролын систем гэсэн үг. Тэгэж одоо Google-ээс хайгаад тэгэнгүүт ингээд Швейцар Bildungssystem ингээд гараад ирнэ. Энэ нь болохоор Швейцарын боловсролын систем гэж байгаа. Тэгээ энэ дээр герман хэл дээр гэж байна, англи хэл дээр тавьчаа. Тэгэхээр ингээд Swiss Education System гэдэг энэ хүснэгт нь гараад ирж байна. Ерөнхийдөө ерөнхий одоо боловсролын системийн замных нь энэ юуг ингээд схемийг ингээд гаргаад тавьсан байгаа. Тэгээд би энийг нь болохоор татаад авсан. Тэгтээ одоо герман хэл дээр болохоор татж аваад энэ тал дээр ингээд дэлгэцэн дээр тавьсан байгаа. Яг тэгэхээр би германаар илүү нэг яг юу гэдгийг мэддэг болохоор тэгээд та бүхэнд болохоор англи хэл дээр харуулна гэж байгаа. Энэ нь байна уу? Эсвэл энэ нь байна уу? Энэ нь байгаа. За тэгээ энэ копи гэсэн. За одоо ерөнхийдөө бол одоо ингээд энэ схем дээр тийм possible way гэдэг одоо usual pathway гэдэг нь болохоор одоо энэ нэг тод зураасууд байна тийм. Одоо энэ тодоор зурсан энэ зураасууд нь болохоор ерөнхийдөө их хвчлэн хүмүүсийн явдаг зам гэсэн үг. Тэгээ possible way гэдэг энэ бүдэг сумнууд нь болохоор явах боломжтой зам гэсэн үг. Ер нь их хвчлэн энэ тод замаар хүмүүс явдаг. Гэхдээ ингэж бас одоо шилжүүлэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө эхлээд ингээд compulsory education гэдэг нь болохоор заавал одоо эзэмших ёстой мэргэжил одоо чиглэл сургууль гэж байгаа. Тэр сургууль нь болохоор эхний ерөнхийдөө одоо Монгол ойлголтоор бол 9 жил 9 дугаар анги хүртэл ерөнхийдөө нэг 9 дахь жил хүртэл явдаг гэсэн үг. Тэгээд тэрнээс хойш болохоор юу яана. Одоо тэгээд явна. Одоо нэг бол мэрэгчлийн чиглэл рүү явна гэсэн үг. Одоо ингээд энэ зурж болох нь. Тэгээ энэ ингээд мэрэгчлийн чиглэл рүү явна. Үгүй бол энэ ерөнхий боловсролын чиглэл рүү явна гэсэн үг. Одоо цаашаа ингээд дахиад ерөнхий боловсролоо гүнзгийрээд явна гэсэн үг. Одоо тийм. Тэгээд энэ нь болохоор энэ зүүн талд нь болохоор энэ нэг юунууд байгаа. Одоо та нарын харж байгаагаар бол зүүн тал нь байна. За энэ зүүн талд нь болохоор энэ нэг мэрэгжлийн сургуулиуд байгаа. Тэгээ энэ сургуулиуд нь болохоор юугаар явж болдог гэхлээр ямар нэгэн одоо тэр чиглэлийнхаа одоо курсууд байж болно. Тэ тухайн мэрэгжлийнхаа чиглэлийн ямар нэгэн курсууд байж болно. Тэгээд мэрэгжлийн сургуулиуд одоо vocational schools тэгээ эсвэл одоо ямар нэгэн компани тэр чиглэлээр нь ингээд тэр хүүхдэд тренинг хийж авдаг байж болно гэсэн үг.
Тэгээд эннийх нь энэ хоёр нь болохоор Federal Certificate of Vocational Education гэдэг нь Berufs Attest Certificate. Энэ нэг юм хоёр жоохон ялгаатай. Vocational Certificate энэ нь болохоор энэ чиглэл нь болохоор ингээд энэ чиглэлийг нь дагсан бол энд нь болохоор сертификат өгд юм байна. Тэгээд эндээс болохоор ийшгээ хүмүүс хөвчлэн шилждэг гэж байна. Ийшгээ. Би энийг нь ерөнхийдөө нэг юм жоохон харж ирсэн болохоос бас яг нарийн сайн мэдгүй тэгээ маш олон төрлийн мэрэгчлүүд байдаг учраас бас ингээд тэр болгоныг мэдгээд бас жоохон хэцүү. Гэхдээ ерөнхийдөө нэг жоохон ингээд ерөн системийнх нь төсөөл мэдээж байгаа. Тэгээд тэндээс болохоор хөвчлэн энэ улсын федерал гэдэг нь улсын мэрэгжлийн боловсролын диплом өгдөг байна. Тэгээд би энийг бас юу яадаг гэж бодож байна. Энэ нь болохоор эсвэл нэг бол ийшээгээ ингэж ордог. Үгүй бол шууд ийшээгээ орчих боломжтой. Гэхдээ ийшээгээ орсон бол ийшээгээ орох боломжтой гэсэн үг. Хэрэг тавлал за тэгээ одоо устгачаа. За тэгээ одоо энэ баруун талд нь болохоор ерөнхийдөө ерөнхий мэдлэгийн сургуулиудын чиглэл ингээд явж байгаа. Ерөнхий мэдлэг одоо General Education Schools гэж байна шүү дээ, тийм. Тэгээд ерөнхийдөө одоо ямар нэгэн чиглэлээр фах мэдээлшүүлнэ гэхээр FMS одоо мэрэгжлийн дунд сургууль гинэ. Одоо энэ нэг certificate of specialized school certificates гэж байна шүү дээ. Тэр нь болохоор фах мэдээлэл FMS гэж байсан. Энэ нь болохоор FMS гэдэг юм байна. Герман найлтар нь болохоор тэр нь болохоор фах мэдээлшүүлээ. Тэгээд ерөнхийдөө бол энэ нь шууд 9 дугаар ангийнхын дараа яваад орчих боломжтой. Тэгээ ямар нэгэн чиглэлээр юм мэрэгжлийн дунд сургууль гэдэг юм байна. Тэгээ тэр нь болохоор ихэвчлэн 3 жил байдаг гэж байна. Ихэвчлэн 3 жил байдаг. Тийм мэрэгжлийн сургууль гэж байна. Тэгээ араас нь шууд энэ 3 жилийн дараа мэрэгчлэлтэй болоод тэгээд шууд ажилтаа боломжтой гэсэн. Энэ зүүн талынхан ч гэсэн ерөнхийдөө эннийхэн дараа араас нь шууд ажилтаа боломжтой гэсэн. Тэгээд одоо жилийнхэн одоо үргэлжлэн нөгөө мэрэгжлийнхэн уртаар одоо хугацааныхаа уртаар бол янз бүр байгаа. 1 жилээс ахуулаад 3-4 жил гэж янз бүр байх хэвээр миний одоо мэддгээр болвол тэгээд энэ нэг юм хоёрыг болохоор би дараа нь жоохон байж байгаа тайлбарлана. Энэ хоёрыг. Тэгээд үгүй болвол хэрвээ энэ мэрэгжлийн сургууль руу одоо 9 дугаар ангийнхаа дараа шууд явж орохгүй болвол энэ baccalaureate schools гэж байгаа. Энэ нь болохоор гимназ. Одоо хэрвээ та нар гимназ гэж мэддэг бол энэ нь бол бидний нөгөө мэддэг ахлах сургууль гэсэн үг. Тэгэхээр одоо та нар ингээ харж байгаачлан монголчууд бол ерөнхийдөө шууд ахлах сургууль руугаа заавал ор гэдэг. Одоо ерөнхийдөө ахлах сургууль орохгүй гэсэн тийм ерөнхийдөө шийдвэр баг одоо үед байдаггүй болсон шүү дээ, тий. Тэгэхэд энэ Швейцар бол ерөөсөө ингээд ийм олон төрлөөр ингээ хуваачдаг байгаа байхгүй. Тэгээд энэ baccalaureate гэдэг нь болохоор ахлах сургууль. Тэгээ ахлах сургууль нь бол хүн болгон явж ордоггүй гэсэн үг. Тэгээ миний сонсч байснаас бол 30% нийт хүүхдүүдийн одоо ингээд төгсөж байгаа хүүхдүүдийн 30 орчим хувь нь л энэ ахлах сургууль руу ордог гэсэн үг. Тэгээ энэ ягаад ахлах сургууль гэж байгаа юм гэхэлэр энэ нь бол яг мэрэгчлэр одоо хүүхдийг зөвхөн одоо энд нь болохоор мэрэгчлэр хүүхдийг бэлтгэдэггүй харин дунд сургуулийн одоо бүрэн дунд сургуулийн боловсролыг өгдөг гэсэн үг. Тэгэхээр илүү их одоо нэг одоо
шинжилгээ судалгааны одоо цаашдаа явах сонирхолтой, илүү их сурах сонирхолтой, их онлын юм хийх сонирхолтой. Тэгээд тиймэрхүү илүү хүүхдүүд явдаг гэсэн үг шиг. Энэ бакалаврууд. Энд нь болохоор ер нь бол мэрэгжил эзэмшдэггүй байгаа. Тэгээд юу юм бэ? Одоо би түрүүн 30% гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгээд би сая одоо ингээд интернетээс асууж үзлээ. Тэгсэн чинь нийтдээ шууд 9 дугаар ингээд төгссөний дараа болохоор нийт хүүхдүүдийн 20-25% нь л Швейцарт ерөөсөө шууд гимназ руу ордог гинэ. За ингээд ерөөсөө ингээд 20 орчим хувь нь л 20-25% нь одоо юу яадаг гэсэн үг юм бэ? Одоо бидний мэдих бүрэн дутанд сургуулийн одоо ахлах анги руу ордог гэсэн үг. Тэгээд одоо би энийг нь одоо дараа нь тайлбарлана гэж хэлсэн шүү дээ, тийм. Тэгээд энэ 1-2 нь болохоор Federal Vocational Baccalaureate гэдэг нь болохоор одоо ингэдэг. Одоо ерөнхийдөө одоо хүүхдүүд нь ингээд шууд 9 дугаар ангийнхаа араас нь ингээд мэрэгжлийн сургууль руу яваад орсон шүү дээ. Энд ч байна уу, эсвэл энэ ч байна уу, тийм. Бүгдээр ингээд мэрэгжлийн ингээд сургууль руу яваад орчихсон. Тэгсний дараа болохоор би тэгтээ бас их сургууль руу ормоор байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо 1 жилийн мэрэгжлийн матура гэж байдаг. Матура гэдээ яриад явчээ. Тийм одоо сургууль дуусгадаг. Одоо ерөнхий мэдлэгээ дуусгах. Тэгээ би дараа нь их сургуульд ормоор байна гэх юм бол заавал энэ ихэвчлэн миний сонсчснаас дандаа 1 жил байдаг. Ийм шалгалт байдаг. Тэгээд энэ сургуулиудын одоо диплом бүхэн авсныхан дараа араас нь энэ дээр ч гэсэн энэ матура гэсэн шалгалтыг одоо 1 жил сургуульд нь яваад тэгээ шалгалтаа өгөх хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор specialized baccalaureate гэдэг. Одоо энэ хоёрыг нь ялгадаг юм байна л да. Одоо энэ specialized school гэдгсэн чинь энэ нь болохоор ерөнхий бас их мэдлэг бодол өгдөм байлгүй. Тэгээд тэрнийхэн дараа болохоор энэ specialized baccalaureate гэж байна. Одоо тий ерөнхий бүрэн дунд сургуулийн боловсролын одоо ерөнхий мэдлэг өгдөг гэсэн үг. Энэ дээр нь бас Federal Vocational Berufs одоо мэрэгжлийн сургуулийн baccalaureate гэж байна. Гэхдээ энэ хоёрын зарлага нь бол ерөнхийдөө одоо цаашдаа их сургуульд орох сонирхолтой хүмүүсийг бүрэн дунд боловсролыг одоо ерөнхий боловсролыг өгч байна гэсэн үг. Тэгээд тэгэнгүүт одоо яагаад эдгээр одоо ингээ бүгдээрээ нэг төвшөнд байж байгаа гэхэлэр энэний дараа их сургуульд орох боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээ их хөвчлэн хүмүүс ингэдэг гэж байна. Тэгээд одоо энэ Federal Diploma гэсний дараа энэ хүмүүс хаашаа ордог гэж байна. Federal Examination гэж байна. Энэ нь болохоор одоо өөр нэг юм улсын шалгалтууд байдаг юм шиг байна л да. Advanced гэхээр чинь илүү агсан түвшнээ те улсын одоо арай дээшлүүлсэн хэлбэрийн дипломод байдаг бахан. Тэгээ higher education гэж байна те. Advanced Federal Diploma of Higher Education гэдэг эхлээд тэгээд Advanced гэдэг нь болохоор дахиад цаашаа явсан. Эхлээд улсын нэг юм мэрэгжил дээшлүүлсэний диплом өгдөм байна. Тэрнийхэн дараагаар нь болохоор дахиад цааш нь явах тийм дипломны бас боломж өгдөм байна. Одоо дахиад мэрэгчлээ дээшлүүлэх гэж ойлгож байна. Тэгээд нөгөө нэг явах зам нь болохоор Colleges of Higher Education гэдэг нь болохоор энэ юу гэж хагар briefing тэгээд дахиад нөгөө нэг ингээд ямар нэг одоо ямар бодвол анги одоо сургууль ямар мэрэгжил төгснөөсөө ботол энэ хамаардаг байх. Энэ одоо College Federal Examinations юм уу эсвэл Colleges of Higher Education юм уу ийм энэ хоёрын хооронд нь ялгаа байт юм байна л да. Тэгээд энэ нь болохоор Advanced Federal Diploma гэж байна. Тэгээ энэ хоёр нь эндээс нь энийг нь өгч болно, эндээс нь энийг нь өгч болно. Бодвол мэрэгчлээс хамаараа жоохон өөр байдаг баг. Энэ дээр нь ингээ ерөнхий схемийг нь гаргачихсан. Тэгээд за одоо энэ нөгөө мэрэгжлийн сургуулийн бүрэн донд боловсрол гэж хэлсэн шүү дээ, тийм. Тэрэн дээр нэг юм хэлээг байна. Тэр нь болохоор одоо би түрүү энэ дээр одоо шууд
9-р ангийнхаа дараа хүүхдүүд энэ ахлах сургуульд 20-оос 25 орчим нь ордог гэсэн. Тэгээд нийтдээ мэрэгжлийн дараа одоо энэ бүрэн доод сургуулийн шалгалтыг өгдөг нийт ингээ хүүхдүүдийнх нь тоо нь болохоор 30-аас 35% байт юм байна. Одоо энийг нийлээд ингээд бакалаврууд ахлах сургууль тэгээ мэрэгжлийн одоо бүрэн доод боловсрол гэсэн энэ юмнууд нь болохоор нийтдээ хүмүүсийнхаа 30-аас 35%-ийг нь хамардаг юм байна. Араас нь хийдэг гэсэн үг. За тэгээд байж таа. Тэгээд энээсээ одоо энэ specialized school certificate гэсэн шүү дээ. Эндээсээ болохоор бас тэр нь юу л орох боломжтой байна. Одоо энэ colleges of янз бүрийн мэрэгжлийн дээд сургуулиуд гэдэг байхгүй юу? Одоо хойхороо фахшуулна гэдэг тийм. Мэрэгжлийн одоо дээд сургууль гэж ингээд амар олон ялгадаг байхгүй юу? Тэрэнд ингээд орж болох юм байна. Одоо энэ specialized school-ээс ингээд цаашгаа. Тэгээ нөгөөх нь болохоор энэ бакалаврууд одоо бүрэн доод сургуулийн боловсролыг хийсэн байгаа шүү дээ. Тэрнийхэн дараа одоо энэ их сургуулиудыг бүгдээ ингэж ялгадаг байгаа. Энэ дээр болохоор хэрэглээний ухааны дээд сургуулиуд гэж байгаа. Одоо universities гэхээр их сургууль юм уу дээд сургууль гэж нэрлэж болно. Ер нь дээд сургууль гэж энэ дээр явбал зохих байх. Тэгээд одоо энэ дээр applied science гэж байна шүү дээ тийм. Тэр нь болохоор яг ийм одоо хэрэглээний дээр тулгуурласан шинжилгээний дээд сургуулиуд гэж тусдаадаг. Тэгээд тийшээгээ болвол зөвхөн хэрвээ бакалаврууд төгссөн бодвол одоо энэ бүрэн доод сургуулийн боловсролыг эзэмсэн болвол зөвхөн одоо энэ нэг юуг нь хийж болдог. Дээд сургуулиуд сурч болдог. Одоо энэ universities гэж байна шүү дээ тий. Тийшээгээ бол одоо та нарын замыг нь харах юм бол шууд мэрэгжлийн чиглэлээс одоо мэрэгжлийн сургууль төгсчөөд энэ дээд сургууль руу ерөөсөө орохгүй байгаа. Ийшээгээ бол заавал одоо бүрэн доод сургуулийн боловсролыг заавал эзэмшиж энэ university гэдэг нэртэй одоо дээд сургууль руу ордог. Тэгээд одоо хэрвээ бас энэ бүрэн доод сургуулаа бас дүүргэсэн болвол бас дээр нь багшийн дэдэд орж болдог гэсэн үг. Тэгээ багшийн дэд одоо teacher education гэж байна шүү дээ тий. Багшийн мэрэгжлийн сургуулиудад дээд сургуулиудад орж болдог гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор дотроо юу байдаг гэхээр ямар одоо зэрэгтэй өгдөг гэхээр өмнө нь болохоор энэ нөгөө улсын диплом өгчөөсөн шүү дээ тий. Энэ дээр нь болохоор эхлээд бакалавр тэгээд дараа нь мастер хийж болдог байна. Энэ дээр нь бакалавр тэгээд мастер гэж хоёулаа шүү дээ тий. Тэрийг нь хийж болдог гэсэн үг. Тэгээд одоо өөр яаж ийн одоо эндээс болвол одоо энэ мэрэгжлийн дээд сургуулиудыг нь төгсөж штэ. Тэгхийн бол ихэвчлэн энэ хүмүүс одоо юу яаж болдог байна. Одоо энэ нөгөө хэрэглээний дээд сургууль юм уу эсвэл багшийн дээд сургуулиудад ордог байна. Тэгтээ зарим нь болохоор бас их сургуульд орох боломж өгдөг байхгүй юу? Одоо энэ мэрэгжлийн юуг нь төгсөх юм бол энэ яг их сургууль тэгээд одоо юу политехник, техникэн политехник орох боломжтой болдог ахны. Одоо зөвхөн энэ одоо бүрэн доод боловсролоо дуусгасан нь бол мэрэгжил эзэмсэн байсан ч хамаагүй. Тэгээд ингээд их сургууль руу орох боломжтой байдаг. Тэгээд энэ нь болохоор хацсангуй цөөхөн гэж байна шүү дээ тий. Одоо шууд ихтэй сургууль руу орох нь бол хацсангуй цөөхөн гэж байна. Тэгээд одоо хэрвээ бүрэн дунд яг ахлах сургуулийг төгссөн бол ахлах сургуулийг төгссөн бол айгүйх одоо шууд их сургууль руу орох боломжтой байдаг маань. Эсвэл политехник руу одоо техникэн политехник руу орж болно. Эсвэл энэ багшийн education руу бас хүмүүс их явж ордог гэж байна. Үгүй бол applied science руу
бас ордог гэж байна. Гэхдээ тэр нь арай цөөхөн юм шиг байна тий. Энэ сум нь одоо нэг байхгүй бодвол. Тийм Applied Science руу бол цөөхөн дүү орд юм шиг байна. Тэгээ ихэвчлэн энэ одоо их сургуулиуд тэгээд техник технологи руу явж орд юм байна. Тэгээд одоо энэ зүүн талд нь ингээ харж байна шүү дээ тий. Энэ нь болохоор ингээ мэрэгжлийн бол асуурлууд гэж байна. Одоо ер нь мэрэгжлийн сургуулиуд гэсэн үг. Тэгээд тэндээс болохоор их сургуулиуд руу явж ордог гэж байна. Энэ талд нь болохоор ингээ их сургуулиуд байна. Энэ нь болохоор нөгөө мэрэгжил дээшлүүлэх мэрэгжлийн сургуулиуд байгаа. Янз бүрийн. Тэгээд бас нэг юм болохоор Continuing Education Training. Тийм. Ерөнхийдөө одоо ингээд мэрэгжлийн сургууль юм уу эсвэл ахлах сургуулийг ингээд төгсөж байгаа юм шүү дээ, тийм. Тэгчээд одоо ингээд дараагийн халахмал гэж байна. За энэ бол сайн юм биш. Continuing Education Training. Тэгчээд одоо секунд. Тэгээд энэ одоо заавал үзэх ёстой програм нь одоо 9 дугаар анги хүртэл болохоор сургууль нь болохоор дотроо бас жоохон англиад байдаг. Одоо цаашдаа ер нь гимназ энтер эсвэл энэ specialized одоо энэ сургууль энтерлөө явах хүүхдүүд үгүй юу гэд жоохон хичээл хийдэг гэдгүүгээр нь аль хэдийн 6 дугаар анги төгсгөөр нь дараа нь ингээ шийддэг. Гэхдээ тэр нь болохоор жоохон гимназаас нөгөө юунаас одоо монголоор аймагаас хамаардаг. Аймаг гэлээ штэ. Тэгээд ерөнхийдөө ингээд одоо байгаа газраас хамаардаг. Тэгээд өөрөөсөө гэсэн бас юм жижиг сажиг жоохон BBS ялгарсан жоохон системтэй байдаг. Тэгтээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү явдаг гэсэн үг. Тэгтээ одоо тэр 9 дугаар анги нь одоо эхнийх нь бас 9 жил нь болохоор ихэвчлэн одоо 6 дугаар анги төгсөөд тэгээд дараагийнх нь одоо илүү их арай бага хичээлтэй сургуулийн чиглэл рүү нь явах уу, илүү их хичээл хийдэг сургуулийн чиглэл рүү нь явах уу гэд ингээд бас сонгох, тэр үед нь бас сонгох юм боломж нэг юм тийм байдаг. Гэхдээ тэр нь болохоор газраас хамаардаг гэж сайн хэлсэн шүү дээ, тийм. Тэгээд тэрнээс хамаарат одоо илүү их одоо жоохон хичээл хийх сонирхолтой хүмүүс нь болохоор тэр сургуулиуд руу ороод тэгээд тэнд нь болохоор одоо энэ гимназид жишээлбэл орохыг ингээ бэлддэг. Эсвэл энэ specialized ингээд school гэсэн бас жоохон юм одоо мэрэгжлийн одоо ерөнхийдөө бас жоохон юм онол талтай арай жоохон илүү байдаг л гэж бодож байна л да. Тийм болоод энэ баруун талд нь байгаа General Education ерөнхий боловсролын сургуулиуд гэд биччихсэн. Тийм байгаа. Тэгээд тэрний одоо бага ангийн 6 дугаар анги хүртэлхийг нь болохоор их хвчлэн 1-р одоо төвшинг тэгдэг. Тэгээд энэ одоо гимназ тэгээд мэрэгжлийн сургуулиудыг нь болохоор secondary 2 дахь төвшин гэдэг ингэж хэлж байгаа. Secondary stufe. Тэгээ яг тэгэхээр энэ secondary stufe upper secondary level гэдэг нь болохоор тэр одоо 6 дугаар анги төгсчөөд 7-9 дугаар анги нь болохоор ихэвчлэн одоо secondary level гэдэг байж магадгүй. Тийм. Тэгээд энэ дээр одоо ингэж байна шүү дээ. Би энийг ялсан байна. Энэ нь бодвол нөгөө нэг юу ах. Заримдаа 9 дугаар анги төгсөхдөө зарим хүмүүс нь болохоор мэрэгжил эзэмшчихэд бас ингээд аль хэдийн мэрэгжлийн сургуульд сурчаад төгсдөг аахгүй 15 6 настай тэгж төгсдөг. Тэгээд энэ бодвол тийм бах. Одоо эхлээд compulsory education гэдэг нь одоо нэг 6 дугаар анги төгсдөг ч юм уу те. Тэгээд араас нь энэ transitional option гэдэг нь болохоор энэ одоо төвшнүүдийн хоорондох одоо 7-оос 9 дугаар анги ч юм уу тэнд нь одоо мэрэгжлийн сургууль байх бас боломжтой. Эсвэл төрлөөрийн ийм боломжууд байдаг. Тэгээд заримдаа болохоор ингээд Швейцарт ингээд 15 6 настай аль хэдийн эхнийхээ мэрэгжлийг ингээд эзэмшчихсэн төгсдөг. Тэгээд
тим гэдэг чинь одоо эхнийхээ ингээд цалин авах боломжтой ингээд төгсчдөг. Тэнгүүт ингээд хартангуй юм жижиг мэрэгжил ч гэсэн одоо хартангуй нэг юм хялбар мэрэгжил ч гэсэн одоо мэрэгжилтэн ерөнхийдөө мэрэгжилтнээ ер нь ямар ч мэрэгжил байсан гэсэн улсад ч одоо бүхэл мэрэгжилтэй хүмүүс хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хүмүүсээ ингээд маш сайн бэлдэх одоо мэрэгчлэр нь бэлдэх боломж олгодог гэсэн үг. Зүгээр ингээ монгол шиг ингээд бүгдийг нь яг адилхан нэг ингэ сургуульд оруулаад тэгээ сайн хүүхдүүд гээд ингээ ялгачих биш. Сонирхлыг нь дагаад тэр хүмүүсийг нь ингээд сонирхлоор нь ерөнхийдөө бэлтгэдэг. Тэгээ нэг бол сонирхол гэж байгаа. Үгүй болвол нөгөө хэрэг хичээл хийдгээр нь анханаас ингээ ялгачж байгаа. Дүнгээр нь тэгээд ерөнхийдөө дүн эрс гээд ингээд айгүй олон юм хардаг. Тэгээд хэрвээ жоохон хичээл хийх хандлагатай хүүхдийг нээшээгээ явуулчихна. Тэгээд илүү их за одоо чи нэг хичээл хийхгүй хамт одоо мэрэгжлийн сургуулиар явах юм аа энэ гэдэг. Тэгээд боломжуудаа ингээ хараад ингээ сонгоод тэгээд эрт ингээд мэрэгжилтэй болоод төгсчдөг. Заримдаа тэр нь баг тэглээгээд муу хүүхдүүд заримдаа байдаггүй. Яг тэгэхээр хүүхдүүд заримдаа Монголч гэсэн ер нь хаач гэсэн тэгдэж штэ. Дунд сургуультаа ч юм уу эсвэл бага ангитай дунд сургуультаа эсвэл ерөнхийдөө тиймэрхүү үедээ нэг юм хичээл жоохон муудах үе байдаг те. Эсвэл хичээлдээ нэг сонирхолгүй байх үе байдаг. Тэр үедээ одоо эхлээд мэрэгжил сонгочоод тэгээ мэрэгчлэр ингээ сайн явж байгаа. Тэгэхээр дандаа л чанартай байдаг. Одоо энэ мэрэгжлийн сургуулиуд нь Швейцарт болвол тэгээд энэ мэрэгжлийнх нь энэ шалгалтууд нь бол айгүй дандаа л яг л байх л ёстой шалгалтууд нь байдаг. Тэгээд тэрнийхэн дараа одоо дахиж мэрэгжилд дэвшлүүлээд дахиад нэг 3-4 жил ч юм уу яваад тэгээд араас нь одоо улсын одоо бүрэн донд боловсролын ийм шалгалт өгөх боломжтой. Тэгээд тэр боломж нь болохоор тэгээд дараа нь араас нь хичээл яаж яах гэсэн үг шүү дээ тий. Тэр нь болохоор янз бүрийн настай байж болно. Одоо нэг 20 наснаас ч юм уу 20-оос гараад ч юм уу нэг 25 хүртэл ихэнх нь бах. Тэгээд тэрнээс хойш ч гэсэн хийж болно. Энэ одоо насны хувьд юм байдаг. Тэгээд харцангуй ингээд олон сонголтууд нь байж байгаа учраас энэ нь болохоор хүмүүсийн ингээд миний бодлоор бас дантыг нь айгүй тэр талаас авч байгаа гэж бодож байгаа. Одоо тэгээ зөвхөн онцордог хүмүүсийг ингээл өөчөө онцордог гэл ингээл ялгаал аваа явчих биш. Онцордог хүмүүс бол хэрэгтэй. Гэхдээ босод хүмүүс нь ч гэсэн одоо өөрийнхөө мэрэгчлийг өөрийнхөө хүссэн юм хийгээд тэгээ мэрэгчлийг эзэмшээд ингээд уулнал ингээд тий замаа бодлоод явах хэрэгтэй. Тэгэхээр энэ систем нь болохоор надад маш их таалагдаад байгаа. Тэгээ араас нь хэдий ингээ анханасаа эртнээс мэрэгчлээ ингээд янз бүрийн мэрэгжил ингээ сонгоо явсан ч гэсэн араас нь бүрэн донд боловсруулалтаа эзэмших боломжтой. Тэгтээ одоо энэ Federal Vocational Baccalaureate гэж байгаа шүү дээ. Тэгээ Specialized Baccalaureate гэдэг энэ бүрэн донд боловсруулалтын энэ шалгалтууд нь болохоор энэ гимназийн юунаас жоохон амархан байдаг. Энэ нь бол заалттай. Тэгтээ бас л ийм ерөнхий шалгалт байдаг. Тийм болохоор хүмүүс бас энэ дээр нэлээд анхаарах хэрэгтэй байдаг. Тэгтээ их анханасаа ер нь яг ингээ боловсрол гэдэг ерөнхий мэдлэгээ хагаад айгүй их сурах сонирхолтой бол шууд энэ гимназ руу орох хэрэгтэй. Яг тэгэхээр энд нь болохоор нэлээд хичээлээр нэлээд бомбогддог. Одоо энэ нь ихэвчлэн за урт гимназ гэж байдаг. Тэр нь ихэвчлэн би Цюрих одоо энэ одоо орчин одоо аймагт гэх юм аашаа монголоор аймагт болохоор айгүй их сонсч байсан. Урт гимназ хийж болдог. Тэр нь 6 жил байдаг. Тэгэхээр бодвол нөгөө 6 дугаар ангид төгсөөд орчдөг байх урт гимназт нь. Тэгээд Бернмернд бол би сонсож байхад тэдний чиглэл сонсож байхад ихэвчлэн 3 юм уу 4 жил байдаг. Тэгээд өөрийнхөө бас сонгож авсан одоо гүнзгийрсэн чиглэлээс бас хамаард юм шиг байгаа. Тэгээ 3 юм уу 4 жил байх нь. Би энийг болохоор хийгээгүй. Тэгээд яг 9 дугаар ангид байсан. Би анх ирэхдээ 9 дугаар ангид байсан. Тэгээд Швейцарт ирэхийн нэг нөгөө тал нь болохоор одоо шившин хүн ирэх юм бол ялангуяа Монгол гэсэн тийм жирийн дунд сургуулиас ингээ хүүхэд ирэх юм бол ихэвчлэн хэлэхгүй байгаа штэ. Зүгээр бүр нэг азтай ч юм уу эсвэл сайн хичээл яаж агаад
хэл нь нэлээд сайн болчихгүй бол ерөнхийдөө гадаад хэлгүй байгаа. Нэг жоохон захтух англи хэлний захцуух байж магадгүй, орос хэлний захцуух байж магадгүй. Тэрнээс ихэнх тохиолдол байхгүй. Тэгэнгүүт Швейцарт хурж ирэнгүүт нэлээд хэдэн хэл зэрэг сурах хэрэг гарчдаг. Тэгээд хичнээн одоо би жишээлбэл одоо математиктаа нэлээд сайн байхад одоо босод хүүхдүүдээс ч гэсэн илүү сайн байхад яг тиймэрхүү нэг 16 7 настай хүүхдээ хурж ирж байхад бол шууд ингээд явах хэвээр сургуулиар нь орох боломжгүй байдаг. Ягаад гэвэл Швейцарт бол чи математиктаа сайн чи бол сайн хүүхэд гэдэг ингээд өргөчдгөө. Энд болохоор нийгмийн шинжилгээний ухаанууд тэгээ хэлнүүд маш их үүрэг гүйцэтгэдэг. Ер нь л угаасаа нэг олон хэлтэй орон учраас хэлээ айгүй чухал тавьдаг. Тэгээд хэдэн хэлээр ярьдаг хүмүүс Швейцарт бол баг ингээ үзэгдэл байдаг. Энд тэгээ бусад улс оронд бол нэг тийм байдаггүй. Тэгтэл Швейцарт бол тийм нэлээд энгийн үзэгдэл. Тэгээ маш олон хүмүүс одоо англи хэлээр ярьдаг. Тэгээд энэ жишээлбэл Германд ч гэсэн яг Швейцар шиг ийм олон хүмүүс англиар ярьдаггүй. Тэгээ эсвэл Францад тийм яг Швейцар шиг бол биш. Швейцар бол нэлээд ингэж гадаад хэлээр ярьдаг газар. Тэгээ маш их гадны хүмүүс бас их харцангуй ярьдаг байх. Тэгээд миний хувьд болохоор за тэгээд ингээ явж болно. Тэгээ мэдээж одоо энэ бакалавруудынхаа араас ч гэсэн одоо тэгээд мэрэгжлийн сургуулийн юуг нь хийх шаардлагагүй байна. Гэтэ ерөнхийдөө бол тийм ерөнхийдөө ингээд одоо бүрэн дунд сургуулийн бол араас ч гэсэн янз бүрийн мэрэгжлийн сургуулиудыг ингээд эзэмших боломжтой шиг байна. Тэгээ миний явсан зам нь болохоор ингээд тэгж явжгаад би дундаар нь бас нэг Монголд богинохон байсан тэр үедээ болохоор дунд сургуулийнхаа программыг дуусгаад тэгээд ерөнхий шалгалтыг өгсөн байгаа. Монголын ерөнхий шалгалт, элсэлтийн шалгалт өгсөн байгаа. Тэгээд тэр үедээ болохоор би математик, физик, биологи, хим биологи, хим гэсэн хичээлүүдээр өгчсэн. Тэгэнгүүт чинь ер нь баг бүх техник, тэгээд байгалийн шинжилгээ сургуулиуд ангиуд нь тэнцэж байгаа гэсэн үг. Шүтээс одоо шинжлэх ухаан техник их сургууль те. Одоо тэгж нэртэй байна уу мэдэхгүй байна. Нэр нь хэвээрээ бол Шүтээс, тэгээд Монгол Улсын их сургууль, Монгол Улсын их сургуулийн математик, физик, хим, биологи бүх ангид нь тэнцсэн. Тэгээд ангахад болохоор өгөх шалгалт нь биологи, хим байсан тэр үедээ 2009 онд. Тэгээд тэрнийх нь болохоор биологи, хим дээр бас ингээд тэнцээд ангах их сургууль бас тэнцсэн. Тэгээд би ерөнхийдөө анханасаа ангахад орё гэж бодож байсан боловч тэгээ математика хайна гэхээр хайран санагдаад физик ангид орсон байгаа. Тэгээд би болохоор ерөнхийдөө Монгол Улсын их сургуулийн физик ангид нэг жил байсан. Тэгээ араас нь энэ Швейцар руу буцаж хурж ирээд энд элсэлтийн шалгалт хийгээд энд бас тийм элсэлтийн шалгалт хийх боломж байдаг. Шууд их сургуулийн Цюрих университет Цюрих их сургуулийн элсэлтийн шалгалт гэж байдаг. Тэр нь болохоор би одоо тусдаа нэг дугаар дээр бас ерөнхий шалгалтынхан хүрээ тэгээд дээрэс нь ерөнхий материалууд нь юу байсан, ямар шалгалт байсан гэдгийг тайлбарлах болно. Тэгээд ерөнхийдөө болохоор тэр элсэлтийн шалгалт нь бол аимшигтай шалгалт байсан. 9 хичээл, 3 хэл, тэрэн дотроо 3 хэл. Тэгээд мат, физик, биологи, хим, газар зүй гэхээр 5 болчих жан те. Нэмхэн түүх тэгээд 3 хэлээ нэмчихээр ингээ 9 болчих жоо. 9 хичээлээр өгсөн. Тэгээд 3 хэл нь болохоор гуруула бичгээр одоо эссе бичих хэрэгтэй байсан гурван дээр нь. Тэгээд аман шалгалт нь болохоор уран зохиолын номнууд унших хэрэгтэй байсан. Тэгээд ерөнхийдөө нэг тийм амар шалгалт хийгээд
хамгийн сүүлд 2014 онд шалгалтандаа таньцаад Цүрх их сургуульд орсон байгаа. Тэгээ физик ангид бас яваад авсан. Би бүр яг заавал физиктэй орно гэж ингэж тэгж явж физикийнхаа ангид орсон байгаа. За ерөнхийдөө ингээд явчлаа. Одоо ингээд юу яадаг? Одоо энэ дээр би ингэжсэн шүү дээ. Их сургууль тэгээд технологийн политехник гэж байгаа. Тэгээд тэрнийх нь араас нь ингээд мэдээж бакалавр, мастер гэжтэй тэгээд доктор хийх боломжтой. Тэгээд бас зарим хүмүүс нь болохоор энэ багшийн дээд сургуульд сурчингуудаа араас нь бас доктор хийх боломж гарч болно. Одоо чиглэлээс амаараа тий. Эсвэл энэ хэрэглээний сургуулиуд дундаа, хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд дундаа бас дотроо уул нь бол заавал ийш орох шаардлагагүй. Дотроо одоо тэр сургуулиудаа дотроо бас докторын анги гэж байдаг. Судалгааны ангиуд гэж бас байдаг. Тэгээд яг цэвэр эрдэм шинжилгээний судалгаа одоо тий суур шинжлэх ухааны судалгаанууд бол ихэвчлэн мэдээжээр бол энэ техникум политехник юм уусал Цүрх их сургууль одоо эсвэл нөгөө их сургуулиуд байгаа. Тэгээд хэрвээ та нар бүгдээрээ бол сонсож байгаагүй бах. Би бол хуучин дунд сургууль тахтаа сонсож байгаагүй. Энэ Цүрх их сургуулийн политехник нь дэлхийн эхний 10-т орох хэмжээний тийм чанартай их сургууль байгаа. Тэгээд би болохоор Цүрх их сургуульд нь сурсан. Политехникээс нь ялгаатай. Тэгтээ миний бакалавр, мастер бол ер нь тал нь политехник оюутнуудтай зогтаа шалгалтын ч гэсэн адилхан тийм байсан. Тэгтээ яагаад гэхээр миний болохоор физик анги байсан болохоор зарим одоо профессорууд нь яг нэг лекц уншиж таардаг. Тэгэнгүүт нөгөө физикийн одоо политехникийн тэгээ их сургуулийн оюутнууд нийлээд тэгээд юу яадаг байгаа. Одоо ингэ хичээл авдаг байгаа. Тэгээд одоо ерөнхий ингээд дуусчлаа. Хэрвээ та нарт ингээд янз бүрийн асуулт байгаа бол би бол энэ мэрэгжлийн талуудыг нь ерөнхий мэднэ гэхээс бол сайн мэдгүй. Харин Цүрх их сургуулийн элсэлтийн шалгалтыг мэднэ. Бас тэр нь политехникийн их сургуулийн одоо техникум политехникийн их сургуулийн бас шалгалтыг нь ерөнхийдөө бас мэднэ. Тэгээд дээрэс нь бакалавр, мастер гэсэн ерөнхий одоо энэ системийг мэднэ. Тийм болохоор тэгээд ер нь ямар ч гэсэн асуулт байгаа бол асуугаарай. Тэгээд би та нарт өөр дугаар дээр тайлбарлаж өгч болно. Тэгээд өөр нэг дугаар дээр би түрүүн элсэлтийн шалгалтын талаар ярина гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд нэг өөр удаад нь болохоор би одоо өөрийнхөө энэ бакалавр, мастерын талаар ярина. Нэг дугаар дээр нь болохоор бакалаврынхаа одоо тухай ярина гэж бодож байгаа. Тэгээ орсон хичээлүүд нь тэгээд миний хувьд бол ингээд ямар нэгэн ингээд доторх програмнуудыг ингээд тайлбарлаж өгсөн бол бас айгүй хэрэг болох байсан. Хэрвээ хуучин тийм ийм подкаст байсан бол тийм учраас ингээд одоо доторх програм руу ороод тий одоо тийм одоо ийм системтэй байдаг. Тэгээд хэрвээ та нар бас адилхан физик ингээд өөр сургууль сурдаг, өөр улсад сургууль сурдаг бол ерөнхий одоо мэдлэг бол ерөнхийдөө төстэй байдаг. Физик болохоор ингээд ерөнхийдөө мэдээд юу сурдаг гэдэг нь бол бүгдээрээ яг физик ангиар бол адилхан. Ерөнхийдөө бол адилхан. Тийм учраас ингээд хэрэг багч гэсэн хэрэг болт магадгүй. Тэгээд дараа нь мастерыг нь болохоор бас нэг өөр дугаар дээр би өөрийнхөө ингээд туршлагыг та бүхэнтэй ярих болно. Тэгээд араас нь одоо мэрэгжлийнхэн талаар одоо би дараа нь санхүү руу явж орсон байгаа. Тэгээд тэрнийхэн талаар бас ярина гэж бодож байгаа. Бас нэг өөр дугаар дээр. За тэгэхээр баярлалаа. Сонсон баярлалаа. Дараагийн удаа хүртэл түр баярлалаа.